Өвлийн жавар хүйтэн мөсөн гулгуур цанын баазуудыг бэлтгэхэд таатай нөхцөл бүрдүүлж, өвлийн туш улаануудын хүүхэд томчуудыг баясгах боломжийг олгож байна. Хоккейн талбай ус тусгаарлах ажлыг хийж, үүний дараа л мөс цуцгадаг. Кристаллны цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр ажлын эцсийн шат явагдлаа. Мөсөө цутгасны дараа бид халуун усаа дахин цутгана. Ингэснээр доторх хөндөй, нүх, овгор товгорыг арилгана. Мөн төгсгөлд нь халуун усаар өнгөлөх ажил хийгдэнэ. Зорька цанын баазад ч ажил эд өрнөж байна. Энд цанчтад зориулсан мөр гаргаж зам бэлтгэж байгаа бөгөөд үүний тулд мэргэжилтнүүд хамгийн орчин үеийн арга технологиг ашиглажээ. Зорькод цаны мөр гаргахад бураан засны мотоциклийг ашигладаг. 300 кг жинтэй энэ сайхан амтан цагт 60 км хүртэл хурдалж чадна. Ажлын хугацаанд аль хэдийн 1000 гаруй км зам гаргасан ажил үргэн дуусаагүй. Цанын замыг тогтмол шинжилж хэлбэрийг нь хадгалах шаардлагатай. Эхлээд замыг тэгшлээд үүний дараа л мөрийг наривчлан гаргана. Цанын баазын ажилтнууд онцгой нөхцөлд ч бэлэн. Тэдэнд хэрэгсэл зөөвөрлөх шаардлагатай үед хүмүүс тээвэрлэх зорилттой тусгай тэрэгэнцэр бий. Замын бэлтгэлийг улирал нээгдэхээс эрт эхлүүлдэг. Бид цанын замын бэлтгэлийг зуны улирлаас эхэлдэг. Өвс хадах, грейдер дэх ажлууд хийгдэнэ. Анхны цас ормогц 15 орчим см хүртэл нэгтрүүлж, дараа нь цаны мөрийг гаргаж эхэлдэг. Манай зам сонгодог болон тэшүүрийн айл айл төрлийн гулгалтад тохиромжтой. Хамгийн нарийн хэсэгтээ замын өргөн 6-8 м байдаг. Зорька баазан зочдод шаардлагатай бүхнээр бүрэн тоноглогджээ. Нийт 150 гаруй иж бүрдэл цан бий. Үүнд 31 арцмаараас эхлэх хүүхдийн цанж багтаж байна. Мөн засан чарганы нөөцтэй. Энэ жил нийт 7 цанын баазыг бэлтгэсэн. Одоогор бид Зорькад байна. Хэдий ажиллаж эхэлсэн 12 дугаар сарын 8-ноос эхлэн цанын баазууд нээгдэж замууд бэлэн болсон. Цагаагаар таатай байлаа. Нийт 10 мөсөн гулгуур ажиллана. Үүнээс 2 нь аль хэдийн ажилтад орсон. Нийтдээ Улаанбаатар хотод түрээслэхэд зориулан 800 орчим хос цан, 1000 гаруй хос тэшүүр бэлтгэжээ. Хотын цанын баазууд мөсөн гулгуурууд нэгэн зэрэг 10,000 орчим хүнийг хүлээн авахд бэлэн байна. Софья Петрова, Данил Щербаков, Новости дня. Үзэгчдийн анхаарал тоглолтын өмнөх тоглолч тэдэнд саад болохгүй. Жинхэнэ хүнд даваа нь бэлтгэл сургуулилт юм. Гаднаас нь хараад мэдэгдэхгүй ч нарийн төвөгтэй үзүүлбэрүүдийг давтах явц нь уран бүтээлчдээс асар их төвлөрөл тоглол шаарддаг. Гэсэн ч бүх хүчээ дайчлах үн цэнтэй зүйл үргэлж байдаг юм. Танд ийм тоглолтын юу нь хамгийн их таалагддаг вэ? Үзэгчүүдээ би тайзан дээр үзэгчдийг алмааруулах, адреналин мэдрүүлж, сэтгэлийг нь хөдлөхөөр гарч байгаа. Хамгийн гол нь үзэгч юм аа. Бөмбөр ордны эд шид хөтөлбөрийг уран бүтээлчид хагас жилийн турш бэлтгэжээ. Энэхүү тоглолт нь Бурайд улсын циркийн 25 жилийн огчимсэн онцгой бүтээл болсон юм а. Харин шинэ жилийн баярыг ухтан хөтөлбөрт багахан өөрчлөлт оруулжээ. Онцлог нь нарийн төвөгтэй өндөр түвшний үзүүлбэр юм. Өмнөх тоглолтуудаа эргэн харуул ихэнх нь үлгэрийн сэтвтэй байсан. Харин энэ удаа бид цоошин төрлөөд шинэ үзүүлбэрүүдийг үзэгчдэд харуулхад анхаарлаа төвлөрүүлсэн. Тоглолт үзэгчдийг хайхрамжгүй орхисонгүй танхимж дүүрсэн. Эд шидийг насанд хүрэгчид ч хүүхдүүд ч адилхан шимт үзжээ. Тоглолт үнэхээр гайхалтай байлаа. Уран бүтээлчд нь үзэсгэлэнтэй, уян хатан, маш чадварлаг. Бид ийм харга хэмжээнд анх удаа ирж байгаа юм шээ. Өмнө нь физикад бас энэ үзэж байсан. Манай Бурайдын цирк уран бүтээлчдийн төвшин ийм өндөр байгаад үнэхээр бахархаж байна. Юу нь хамгийн ихээр таалагдав? Надад уран нуграач охин их таалагдлаа. Бас цагиргатай, галт шувуу охин. Агаарын гимнастикийн охидч мундаг юм а. 12 дугаар сарын 27-оос 28-нд уран бүтээлчид энэ хөтөлбөрөө дахин төлөвлөх бөгөөд богиносгосон хувилбараар үзүүлнэ. Харин 1-р сард тэд Улаанбаатар хотод Никулны цирктэй хамтран тоглолт хийхээр төлөвлөжээ.
Аншлаг во дворце спорта. Трүүд спорт ордонд үзэгч дүүрэн байлаа. Авраг багш удаан хүлээлгэсэнгүй. Коми бүгд найрамдах улсын уухта баг тоглолтын эхний минутаас л зохих төвшний тоглолтыг харууллаа. Булангийн цохилтын дараа зочин баг тооны харьцааг нээлээ. Хэдхэн минутын дараа Ираира баг Иван Милавановын оновчтой цохилтоор хариу барьсан ч зочид бууж өгсөнгүй. Дахин тэргүүллээ авч чадлаа. Снова вышли вперед. Тоглолтын имлийг бид мэдэрч гартаа авсан гэж бодож байна. Өмнөх хөлрөлд ийм боломжийг алддаг байсан бол энэ удаа ялтыг авна гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. А после перерыва Завсарлагын дараа тоглолт бүрж хурцтав. Бэрэм торгуулийн цохилтыг хэрэгжүүлж чадалгүй алдсан ч зочид өөрсдийн хаалганд гол оруулж болмаар дахин тэргүүллээ авч чадлаа. Дараа нь Михаил Марков тоог тэнцвүүлж Бэрэм үзэгчдийн өмнө нэр төрөө сэргээж шийдвэрлэх голыг орууллаа. 4-3 шинэ ерөнхий дасгалжуулагчтай болсон нисгэгчдийн албан ёсны анхны ялалт. Кака эцэст нь лиценз авч тоглолтын үеэр багийг удирдах боломжтой болсон юм а. мог руководить командой в матче. Ийм үнэн хөгжөөнд тэмдэгчдтэй тоглолтод оролцох үнэхээр таатай байна. Тэд тоглолтын турш багийнхаа хамт байсан. Үннийг хэлэхэд ийм хөгжөөнд тэмдэгчдийг гонсоолгох тухай бид огт бодоогүй. Вторая игра. Хоёр дахь тоглолт ч мөн хурц өрнөлттэй байлаа. Тоглолт эхлүүлэх шүглээс хойш хэдхэн минутын дараа уухта 2-1-ээр тэргүүлж эхэллээ. Михаил Марковын хүчин чармаалтаар нисгэгчид тоог тэнцвүүлсэн байна. Улмаар тоглолт жинхэнэ гоолын солилцоон шилжлээ. Эрхүүгийн багийн бүрэлдэхүүнд Фабиньо дабл хийж, Ренато Рамба, Иван Милаванов нар тус бүр 1 гол оруулсан ч уухта боломжуудаа илүү оновчтой ашиглалаа. Тоглолт дүн зочдын ялтаар буюу 6-5-аар төгслөө. Свои моменты. Итог 6-5. Давгүй эхлүүлсэн шүү. Шаардлагатай боломжуудаа биелүүлсэн ч эцэд биднээс хурдан эвсэг байлаа. Ираира баг шинэ он гартал хөгжөөнд дэмжигчдтэйгээ түр баяртай гэж хэллээ. Дараагийн тоглолтууд 1-р сарын 10-11-нд Нижний Новгород тоглоно. Өрсөлдөгч нь дотоодын футзалын бас нэгэн авраг болох Торпедо юм. Специально для программы новости. Ердөө жил хагасын өмнө энд хоосон талбай байсан бол өнөөдөр ирээдүйн агуулгын зохицолборын барилгын ажил эд өрнөж байна. Дисгэн хүтэнд ч ажил зогссонгүй. Барилгачид барилгын гадна дүрх өөрөөр хэлбэл барилгын үндсэн контурыг бүрдүүлж байна. Логистикийн төв нь 2 үе шаттай байна. Одоогоор эхний ээлж 92,000 м2 талбай бүхий барилга угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд гадна дотор угсралт зэрэгцээ хийгдэж байна. Зогсолборын дотор ажилд, ангилалд, хадгалалтын бүсүүд байрлана. Мөн төв хэсэгт орчин үеийн агуулгын систем, тууцан замын тоног төхөөрөмж суурилуулна. Бид одоогоор бараа бүтээгдэхүүн хадгалах бүсэд байна. Эндээс үндсэн хуваарлалт хийгдэнэ. Тэнд хүлээн авах бүсийг байгуулж бүх бараа энд төвлөрөн ирж хүлээн авсны дараа тус бүр тараагдана. Нийт талбай нь 240,000 м2 хүрэх бөгөөд энд 13,000 орчим хүн ажиллах боломжтой. Эхний ээлжийн 92,000 м2 талбай бүхий хэсгийг 2026 онд ашиглалтанд оруулна. Ингэснээр өөр байгалийн хязгаарын иргэдэд 7,000 гаруй ажлын байр шинээр бий болох юм. Өөр байгалийн гацуур модод парадад 150 гаруй үлгэрийн дүр цугларлаа. Дахианы хүлт аваахотой Баба Яга, Гренич Могой, Чебурашка, Юлимер Баатрууд тэр бүхэл зуухан дээрээ суусан Эмилия хүртэл иржээ. Танилцахад таатай байна. Эмилия. Миний зурхаа энэ байна. Сарын өмнөөс идэвхтэй бэлдэж эхэлсэн. Зуугч бэлэн байсан. Бид бүр баригт ирсэн. Зуухан дээрээ ирв үү? Зуух машин дээр. Зуухан дээр би өөрөө. Өөр байгалийн гацуур модод арга хэмжээнд хязгаар нутгийн өнцөг болон бүрт шинэ жилийн баярыг албан ёсоор эхлүүллээ. Өвлийн өөгүй өвлийн баяр яах билээ? Засуу охин мэн аялж бэлгээ цуглуулж аж ахуйн ажилдаа яваа. Хөгжилтэй засуу өгөөтэйгээ баярын урамсгал бэлгэлэхээр ирлээ. Театрын талбайд байрлуулсан 34 гацуур мод бүр өөрийн онцлогтой. Тус бүр өөр нутгийг төлөөлнө. Гацуурын мөчөр дээрх тоглоомууд нь бүгд гар хийцэнх бөгөөд дүүрэг бүрийн оршин суугчид өөрсдөө уралжээ. Манай дүүргийн бэлэг тэмдэг болгон гацуур дээр бий. Манай туг бор гөрөөс юм. Бид бор гөрөөсийн цулцыг Инзиганчик гэдэг юм. Тэр нь оноос нэр. Үүр байгалийн хязгаарын түүх Шилкинск нутгаас эхэлдэг болохоор манай дүүргийн албан ёсны бэлэг тэмдэг юм.
Поэтому это теперь официальный символ нашего района. Энэ жил шилдэг гацуурыг комисс бус харин өвөр байгалийн оршин суугчид өөртөө шалгаруулна. Таалагдсан ногоон гоо бүсгүүдээ соёлын яамны ВКонтакте хуудасаар дамжуулан 12 дугаар сарын 25 хүртэл санал өгөх боломжтой. Ардын санал асуулгын ялагчийг 12 дугаар сарын 26-нд Чита хотын Мөсөн хотхны нээлтийн үеэр зарлана. Бид бүх гацуурыг үзэж амжаагүй байна. Харин цурхаа ёстой таалагдсан шүү. Одоо бусдыг нь үзнэ. Надад бол энэ нь таалагдсан. Бов болон титэмдээ байна шүү дээ. Дүүрэг бүр нэг гацуур оролцуулжээ. Читагийн тойрог жишээлбэл жинхэнэ цингүүн зохион байгуулсан байна. Цурхайг Чита тойргоос барьсан өөрсдөө бэлтгэж толилууллаа. Читагийн тойргийн гацуур олон зочдын нүдийг баясгалаа. Энд ирсэн хүн бүр амттан зоглохоос гадна хүслийг чивнэх боломжтой байлаа. Бид ч бас зүгээр өнгөрүүлгүй цурхаагаас Забайкалье телевизийн бүх үзэгчдийн хүслүүд биелэхийг хүслээ. Элбит цурхайн тушаалаа. Миний хүслээр та бүхний хүсэл биелэх болтугай. Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сычуан мужид хиймэл оюун ухаан жинхэнэ утгаараа сургуульд суралцж байна. Суурил улсын хиймэл оюунтай роботууд энд төрөл бүрийн чадварыг эзэмшиж, сонсох, ярих дасгал хийж, саадыг даван туулах замаар хөдөлгөөний чадвараа сайжруулж байна. Харин агсан төвчний сургалтад практик даалгаврууд голлдог бөгөөд гэр ахуй ажил, үйлдвэрлэлийн угсралт, материал боловсруулах хүртэлх өргөн хүрээг хамардаг. Манад үйлдвэрлэл ахуй үйлчлэгээ жижиглэн худалдааг хамарсан бодит орчны 10 хувилбар бий. Насан туршид хүүхдийг алхмаар сургадахтай адил бид ч муу роботуудыг шат дараалтаагаар илүү олон чадварт сургаж байна. Здесь помогаем роботам приобрести больше навыков. Роботууд маш хурдан суралцж байна. Ердөө хэдхэн сарын дотор шин чадвар эзэмшиж баталгаажуулж чаддаг. Жишээлбэл энэ ангилагч робот анх эрэхтэй жижигхэн цаасан хайрцагч барьж чаддаггүй байсан бол одоо хайрцгийг итгэлтэй атгаж доторх зүйлсийг хийж асгах боломжтой болжээ. Үйлдвэрлэлийн янз бүрийн салбар компаниуд эдгээр автоматжуулсан ажилтнуудыг хэдийн сонирхоод эхэлсэн байна. Би уян сав боглоо буудлын үйлдвэрлэл эхэлдэг. Сканер дах тэмдэглэгээ хийх, материал ангилах, ачих, буулгах зэрэг үйлдэлүүд манай үйлдвэрийн өнөөгийн хэрэгцээнд яг тохирно. Би ахуй хэрэглээний бараа үйлдвэрлэдэг. Ийм гэрийн туслах роботууд манай дэлгүүрүүдэд маш эрэлттэй байх нь гарцаагүй. Тэд илүү олон худалдаа авагч татахад туслана. Сургуулийн төвийнхний хэлснээр олон загвар роботыг компаниуд нь аль хэдийн захиалсан байна. Харин ойрын хугацаанд олон нийт роботуудыг үйлдвэр худалдааны төвүүд бүр гудамж талбайд ч харах боломжтой болох юм а. Бид роботуудыг худалдааны төв олон нийтийн орон зай үйлдвэрүүдэд ажилуулснаар сургалтыг нь байнга хурцсаж хиймэл оюуны технологиг аж үйлдвэрийн бүх салбарт илүү хурдан нэвтрүүлэхийг зорж байна. Нэгэн цагт ирээдүйн мэт санагддаг байсан хиймэл оюун ухаан өнөөдөр ухаалаг үйлдвэр, эмнэлэг, анги танхим, автозам гээд 50 гаруй салбарт аль хэдийн ашиглагдаж байна. Хиймэл оюун роботуудын загварын тоо хурдцтай нэмэгдэж байгаа бөгөөд дараагийн шат нь хиймэл оюуныг бодит эдийн засагт улам гүнзгий нэвтрүүлэх явдал гэж шинжээчид онцолжээ. Хиймэл оюун ухаанд дэвшилтэд үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, шинэ дэд бүтэц зэрэг гол салбаруудад гүнзгий нэгтгэгдэнэ. Мөн ухаалаг логистик хөдөлгөөнт үйлчлэгээ ахмад насны асаргаа зэрэгт нэвтэрч эдийн засгийн өсөлтөд шинэ хөшүүрэг бий болгоно. Өдгөө Хятадын хиймэл оюуны салбарын үнэлгээ 127 тэрбум $. Давсан энэ үед хиймэл оюун нь зүгээр нэг ойлголт биш, харин үйлдвэрлэлийг шинжлэх, шин чанарын бүтээмжийг бий болгох гол хүчин зүйл болж байна. Амралтын өдрүүдээр Бээжин хотын Тянцао талбай онцгой хөл хөдөлгөөнтэй болтгоо. Янз бүрийн хамтлаг, уран бүтээлийн нэгдлүүдийн залуу уран бүтээлчид энд үзэгчдэд зориулсан сонирхолтой гудамжны тоглолтуудыг төлөвлөж байна. Тайз байхгүй нь харин ч урлагийг үзэгчдэд илүү ойртуулж байгаа ч юм шиг.
Урлаг гэдэг өдөр тутмын амьдралын нэг хэсэг байх ёстой. Ийм олон нийтийн талбайд тоглолт хийх үнэхээр сайхан. Үзэгчдийн урам зориг, хөгжмийг хайрлах сэтгэлийг яг дэрэгдээс нь мэдэрч чаддаг. Сүүлийн үед Бээжинд цаг агаар хүйтэрч салхиширүүлсэн ч жавар хүмүүсийн ур амьсгалыг хүргэж чадсангүй. Үзэгчдэд хөгжмийг илүү сайн мэдрүүлэхийн тулд олонний танил бүтээлүүдийг ихэвчлэн 2-3 удаа давтан эгшиглүүлдэг. Үзэгчид тод сэтгэл хөдлөхөм тоглолт бүрт халуун дотноор хариу өгч уран бүтээлчид болон сонсогчдын хооронд байнгын амьд харилцаа бүрддэг. Би урд өмнөхөөсөө илүү их сэтгэл хөдлөл, урам зориг мэдэрч байна. Үзэгч бүрийн хариу үйлдэл, дулаан ур амьсгал надад жинхэнэ урам өгдөг. Энэ бол Тяньцао талбай 100 гаруй жилийн түүхтэй уран бүтээл үргэлж буцалж ирсэн газар. Өнөөдрийн тоглолт амьд хөгжим хотын оршин суугчдын сэтгэлд хэдэн 10 жилийн өмнөхтэй адил халуун дотноор хүрсээр байгааг энэхүү домогт талбайн сайхан уламжлалууд үргэлжилсээр байгааг баталлаа. Традиции этого легендарного места.